Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага бол олон намын төлөөллөөс бүрдсэн парламент байдаг. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламентыг засаг барьж байгаа намын дарга удирдах нь ёс зүйн хувьд ч ардчлалын зарчимд ч нийцэхгүй гэж сөрөг хүчин үзэж байна. Парламент шудраг бодлогын мэтгэлцээ өрнөх ёстой газар. Гэтэл спикер нь намын лидер байж болохгүй. Тиймээс намын дарга гүйцэтгэх засаглалаа удирдах, хурлын даргын албан тушаалаа өгөхийг ардчилсан намын бүлгээс шаардаж албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгийг өнөөдөр мэдэгдлээ. Улсын хурлын дарга сая чуулганы завсарлагаар томилтоор ажиллаж байна. Улсын хурлыг бүрэн төлөөлж ярьж байна. Улсын хурлаар ийм шийдвэр гаргана гэж ярьж байна. Яг өнөөдөр улсын хурлын дарга гэдэг хүн энэ улсын хурлын хуралдааныг зохион байгуулагч болохоос биш, улсын хурлын удирдагч биш. Улсын хурлд байгаа ардчилсан намын дарга биш. Тэр хүн намын дарга биш. Тэр хүн намын даргаа намдаараа очиж хийх ёстой. Сая тэр чуулганы нээлтэн дээр намын мөрөн хөтөлбөр шиг юм ярьж л. Намын их баг хуралдаараа ярьж байгаа даргын илтгэл шиг юм ярьж л. Энийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн парламентын үйл ажиллагааг л зохион байгуулалтыг чиглүүлэх ёстой ийм хуулиар олгогдсон эрх хэмжээтэй хүн. Яахлаараа сүүлийн та нар хараараа сүүлийн 6-7 жилд улсын хурлын төсөв 30 тэрбум байснаас 145 тэрбум болоод нэмэгдсэн байна. Энэ бүгдийг улсын хурлын дарга захин зарцуулдаг. Орон тоог хэдээс хэд болсныг та нар бас шалгаарай. Энэ бүгд нэг намын дарангууллыг бэхжүүлж байгаа юм гэсэн. Улсын хурл гэдэг нэг намын хуулийн хэлтс биш. Намын дарга болцсон одоо парламентын лолгоод гарч ирж сууж болохгүй. Төвийг захин гэдэг нь парламентын мэтгэлцээнийг дэмжинэ гэдэг парламентын ардчлалын суурь зарчим байна. Тийм учраас намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэдэг шаардлага бол намын дарга парламентын дарга байж болохгүй л гэдэг зарчим руу очиж байна гэж. Тэгээ та бүхэн анзаарч авал өнөөдөр болж байгаа маш олон үйл явдлууд энэ зарчим Монголд байхгүй бол яаж гажиж болдгийг тодорхой харуулж байна. Даргаа шүтдэг улс төрийн нам даргын үг бол хууль гэдэг зарчмаа парламентын гишүүдийг ёс зүй болгож оруулж ирж байна одоо. Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол олон уралч үгүй олон намын төлөөлөл байдаг учраас нэг намын даргын нүдээр харж эсвэл нэг том даргын хэмжүүрээр хэмжигдэх зүйл ерөөсөө биш. Ардчилсан намын зүгээс ийхүү хурлын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралд оролцохгүй гэдгээ мэдгдээд байна. Тэдний шаардлагад ардчилсан намын 40 гишүүн гарын үсэг зурж дэмжиж байна.